Тэр баг босоод байгаа юм байна. Найзтайгаа ирж үзээрэй гэж хэлмээр байна. Намайг зураг аваад, намайг гинтийн байдлаас би ингээ янз янз поз аваад. Магадгүй дэлхийд нэг ширхэг байгаа. За ямар ч үсэн бид гурав амжилттай буугаад борооноос өмнө амжаад машиндаа суугаад түүгээр барах гэж байна. Өөрөө голцомсог ямар гоё юм бэ? Бороо ороход ингээ нохгүй ингээ явчихсан гоё. Тэгээд бид гурав ямар ч үсэн зорьсон газараа ирээд саад бэрхшээлгүй, бэртэл гэмтэлгүй сайхан яваад ирлээ. Одоо ч нэг зорилго өгөөстэй. Хоол хийж идэггүй. Одоо хамгийн түрүүнд харагдсан коллог ч юм уу, дэлгүүр ямар ч юм өөр ороод чек авчихсан. Ямар ч нэг Хөрхөн бүтээгдэхүүн авч идэг. Дан нөгөө шүл голгоосаа. Тэр лампыг би юм бэ? Шүл голгуулаад гэж гүзээчгүй боллоо тий. За тэгээд хамгийн ойрхон зорилго дээр очиод камера сай. Яа, халаатын цусуулахгүй гэсэн мах гэсэн цусуулаа. Чадлаа бол дөрвж ирчих. Би нийслэл салаад тэгээд энэ хоёр цов хийж байгаа. Өсснийхөө өшөө авчихгүй. Энэ баарагийн гурил илтэж байгаа юм харуулъя би таамагч. Хайрж байгаа юм. Чи надад өргөдөө. Энэ нөгөө шарим мөрөнд талхмалах шарагч. Энэ нэст гурилыг бол янзын хайрдаг юм байна. Манай РК энд гурилыг олж байна. Би энэ нийслэл салгаад хийж байна. Одоогоор төмсөө тавьсан. Хяма ирчиж байна. За бид гурав сайн хоол моолоо хийж идчихээ. Монголцоо тавуулсан үзээ. Амархан юм да. Ер нь ядалцсан ер нь суугаад унтах чинь тийм. Ер нь суугаад жоохон суугаад байвал унтах гад. Ямар ч болцовцоо уугаад үлчихсэн байна. Манай шодог Тасманы нөгөө талынх нь нэрэг чинь тийм. За тэгээд бид гурав амарчаад өглөө. Хаалаа магнах суцаа ордог юм хийж явахгүй юм шиг. Тэрийг дуусгачих. Дуусглаа. Өглөөний мэн эргэмэн байгаад алхаж байна. Өглөө 7 цаг гэхэд гадаа нэг юмрхүү гэгээтэй болчт юм байна. Ер нь нэг хүүтэн нэг өвөл болгож байгаа ч шиг яг тийм мэдрэмжтэй юм тий. Булраа гарахгүй. Ер нь жоохон булраатай. Тийм байна. Нөгөө бомбны чигээр явчихад ойстер үед идэж шаачаад хоёул булгасан ирээд байна. Ер нь ингээд алсан юмнуудаа бодоод үзсэн чинь нэг ойролцоогоор 46 км алхсан байна. Өчигдөр нэвсэн юм. Тий. Тэгэхээр бас нэг чамлахааргүй л алхсан байна. Ахуутан байна. Дотороо нэг нэмгэн өмдтөө дээгүүрээ ноосцоо. Нэмгэн өмд өмссөн шүү дээ. Тэгээ ноосн цамц гүтгтэй. Оо энэ парк нь сөөрх юм байна. Оо зөөрхөн. Сургуулийн юм юм шүү. Тийм юм уу? Парламент хаус гард гэж шүү дээ. Засгийн газрын ордных нь юм шүү. Мөн үү? 24 цагийн харуул хамгаалалт үйчсэн. Тэгж байна. Оноо яг тэр шатруус юм. Оноо л юу би гэх юм бол хамгийн дөрөнд энэ цагдаагийн завь руу шууд авирна. Чиний араас үсрэхийнхаа оронд. Хүм байхгүй ч гэсэн тэр шар юмыг нам шидэн гэж бодож өгсөн шүү дээ. Шидий гэж. Тий. Гүүж ороод. Хэвээ дээр нь гарсан чи тайлагддгүй. Тэр оронд ч живэд өгөхөд начлаа. Бас л юу юм бэ? Энэ Тасманы энэ дугаарууд дээр нэг юм амтны логотой байт юм байна. Нөгөө дандаа олон болсон гэж. Тийм шүү дээ. Хүү зөндөө шүү дээ. Тэр баг босоод байгаа юм байна. Хүү бүр энд бүр том шүү дээ. Энэ бүр мангар том. За тэр бродер очсон мэдчлээ да. Хин гэдэг бро. Ман. За бид гурав байрнасаа нэг санд минь гараад гарах цаг нь болчихоо тий. Тэгээд нэг газар ирээд машинтайгаа хэсэг газруудаар очиж үзээд
Тэгээд юм да. Тэгэндээ. Манай хоёр Одмонд руу сонсоод. Би ард унтлах хийгээ байж байна. Нэг газар гоё олоод. Бэрвазар гараад. Тэгээ унаг гэсэн. Тэгээд гоё бэрвазан дээр очиод уулзсан жоохон нойр мөр сэргээд гоё болсон байх баг. Тэгээ гоё яриад. Энэ ямар хөргөх юм бэ? Баяр таа. Шахтыг чинээ. Энэ өстө жаргалтай хэд байна. Жаргал. Цэцэг шиг өрүүлж байхгүй. Trapped in the shadows, fighting my pain. Every chain on my soul felt tighter each day. За бид өөрөө нөгөө хөнгөрөө ирсэн. Оросоор одоо бэрвацлах гэдэг юм да. Чигтэй аваад Юу самах юм. тийм ээ. Easy. Хэдүүл эндээс энд очино. Тэгээд ингэж яваад ер нь бол энэ нэг үзэх гэдэг байгаа. Тийм л дээ. Тэнгүүдээ хэдүүл яад. Ер нь ингэж үзчихмээр. Ингээд төр. Энд нөгөө юу шүү дээ. Гэрэл цагаан хог энийг нь авчих үү. Тэгээ энэ дээрээс нар жаргахыг харж бол биш. Энэ хавьяас нар жаргахыг яддаг гэсэн. Энэ Халин мэт юм. Юу оцсон шүү байх юм уу? хаана нөгөө цагаан кингэрүү гэдэг чинь энэ донд байдаг юм. Энэ ядсаа байдаг юм. Тийм ээ тийм. Цагаан болно гэхээс чинь бас хүүтэн л байна гэсэн үг шүү дээ, тий. Ер нь хэлдэг шүү дээ. Цай өрөө. Тий. Эндээс нар жаргахыг хардахад амар гоё байдаг гэсэн. Тэгээ энэ локал энэ барааны зардаг юм байна. Тийм ээ тий. Энэ байна, энэ бас байна. Гоё юм байна. Ер нь сонирхолтой, тий. Аяллаа одоо утга учирлын шүү дээ. За бид гурав бэрваз руугаа гарч байна. Энэ одоо бичлэг хийж болохгүй гээд над руу ирж байгаа шүү байна. Үгүй байна. Камера нуусан чинь зөрөөд яваад өглөө. Энд гол машинаас бууж болох юм болов? Болоод харсан байсан. Ямар ч бүгдийг ингээд зогсоочод хүмүүс бол буухалах тэгэхээр л зүг боо. За тэгээ. Задраа далаадаар ингээ машинтайгаа гарна гэдэг чинь. Шүү дээ. Эйгүй шүү те. Нааша зүгээр машинтай аялж байгаа хүмүүс бас тийг ирдэг бах тий. За бэрваз маань хөрийн маань хөдөлсөө. Гоё юм байна тий. Амар хурдан явд юм биш. Энд бол кенгуру, пингвин байхад бол магадaltaй л юм тий. Ийм хүүтэн байхад. Өвлөөгөө гүртгийг өмсөхөөс өмсгөлөөстэй байсан. Гэтэ яхаа жоохон гүрэж байгаа. Тэр цаана очоо юу ч болох тий. Энд нөө. Гоё байна. Яг нөгөө жоохон ядралтай өглөө гэр мөрөөс гарахад жоохон уйдаад. Харимаар санагдаад. Одоо гоё байна. Найзтайгаа ирж үзээрэй гэж хэлмээр байна. Одоо тэгээд ингээд ирж үч ороод цаашаа яваад юм яриад Ямар гоё юм бэ? гоё шүү дээ. Юу юм бэ? За бид гурван аял үргэлжилсээр. Сөө цэнийг маань ер нь нэлээ явсан байна. За бид гурав одоо буугаад юм унаасаа буугаад тэгээд гоё арал дээр очиод эргээд холбогдно. Тэгээд бэрваз мөн зогсоод одоо буух гэж л байна да. Ингээд нэг захаас нөгөө захрал гараад ирлээ дээ. Энэ хорвол бид яах гэж төрсөн. Уулах гэж, дуулах гэж, жаргах гэж, зовох гэж төрсөн. Энэ хүү каракет бид яах гэж орж ирсэн. Зя нөгөө нэг гоё гүүрэн дээр гүүрийг дээрээс харах гэдэг. Гүүр үлээ зүгээр нэг арал болов. Бисээ унтж байгаа цаана жоон контрол алдаас ирчлээ. Ийшээ бол тэгэл зүгээр далаа. Хүү. Энд ч нөгөө серфинг хийд юм шүү те. Оо ямар гоё даваа. Харин тий. Мангар цэвэрхэн давлаа. Энд дэр хүмүүс яга серфинг хийх байгаа юм л. Гоё юм аа. Гоё даваа. Эний давлага нь ямар гоё давлага вэ тий? Зя бид руу одоо гараад ирлээ. Манай тийш яваад өглөө. Давлага гоё юм. Энэ нөгөө юу те Баянбэтэй бас төстэй юм тий. Одоо яг энэ галын хэрэг гүйсэн. Тийм тий. Эсвэл мөртөж тасаа мөртөж. Тийм тий. Тасаар мөртөө. Нэг нь цав цагаан мөртөө. Яа, шөнөдөг үргээгээл. За ингээд Эморлын нэг 10 минут үргэлжлээд цаашаа явна да. Гоё байна тийм. Далаа малаа ямар гоё. Ингээд би бичлэг хийгээл намайг зураг аваад намайг гинтийн байдлаас би ингээд янз янзын поз аваад. Тэр баяраа хүртэл хуцаад ингээд тэр янз янзын поз аваад. Гэтэ яг энэ далаа эргээр ингээд гүүж мүүгээл морь унаа. Маяма.
Эрка машинаас ихсэлсэн. Бараг 1 литр юу 35 ордог машин 38-нд дээр чихээд оруулчихъя. Хоошур өнөрч байна. Нэр хоошур шиг өнөрч чинь. Бид явсаар. Харин газар дуустгүй. Би ядаж дуслаа. Яг нэг Монголын дэлгүүрд ороод ирсэн шиг санагдаад байна. Яг нэр яг Монголын хүнсний дэлгүүр. Хүү энэ тараа. Загас нөгөөш нь бүр манусын эздэг шопрот байдаг надад. Зя бид ороо явсаар Бүрэн айландын лайт хаус буюу гэрэл цонх гэдэг ирчээд байж байна. Гой байгальтай үсгэлэнтэй газар юм. Манай ирээдүйг гэрэл дөрөөж ингээд үзэж тарж байгаа шиг. За тийм. Гэрэл хэрхэн бүтдэг вэ? Захаад ингийн алах. За биччихэ шүү. Гараа жоохон дий. Хурдан. Дахиад ухах. Бид бороноос зүхтэж нөгөө лайт хауснаас бууж ирээд тэдний газарт орж ирээд тийм мэдлээс өсөж сууж байна. Та миний мэдэр цаг мэдэрдэг ч. Гадаа вивийг харуулсан. Энэ вив бол тасархаа. Би гоос яг тоо. Юу чигээр Тасраш амар суучлаа. Хоолоо. Нойрын дүнстэй байгаа. Нойр биш. Ойстер. Нойр дүнстэй байна. Ойстер. Нойр шиг үнэтэй. Чи бидний идэх чигээ юу гэж байгаа юм? За тэгээд хоёр холбооноос гэж найдаж байна. Яг аяллаа сүүлийн өдөр Австралийн Хобартгийн хотод байрлах Мона гэдэг арт музей үзэх гээд ирсэн байна. Тэгээд энэ нь болохоор дэлхийн хамгийн өвөрмөц, хамгийн алдартай музейнуудын нэг тооцогддог юм байна. Тэгэл ороод харангуут дөнгөж үүднээс эхлээл тоглоомын талбар хүртэл ирээд сонин дүр зурагтай арт юм маягтай тоглоомын талбар өгдөж. Хүмүүсийн яриад байгаагаар болохоор хамгийн санаанд багтан үний манаас гарах боломжгүй хэмээгддэг сонин дүрслэл, арт, урлаг, эртний болоо орчин үеийн 40 цагийн бүх төрлийн урлагуудыг батгасан музей. Жишээ нь одоо нэг ресторанных нь нэг декор нүртэл юм сонин тэр хөрмөөртэй. За тэгээ энэ нэг музейн өөрөө газарт ороо. Тэр гадна талд байгаа юм ач үзье. Хүн их хэд юм байна.
Өөдөж болон 5 дахь өдөр гэсэн мэт эсвэл бусдын бүжиглэж газар байна. Hello, Lori. Hello. Энэ хатга наадах бол цорь хатдаг юм хата. Тийм шиг тийм. Айныг авсан төмрөөр хийсэн. Конкретли чаахгүй шүү дээ. Тийм биш шүү дээ. Цол төмрөөр ингэж хий. Багнаад наагаш хүчтэй хийчихсэн. За, тэгш орж үзмэ. Том машин биш үү? Тийм байна. Зүгээр том трак юм. Тэгээд дээр нэг миксер ачилчихсан. За, музыкийн тэгш орцгоё. За, тикт орчлоо. Хүний 39 доллар юм байна. I know. I keep. За нөө музей рүү орчихсон байна. Зохион байгуулалт маань авчихна. Энэ доороо баа маа. Сонирхолтой бомблог байна. Энэ одоо ямар давхар юм бол нарны хэтэлд харуулж ах шиг байна энэ камераар. Тэгээд энэ одон орон эднэстэй хамааралтай давхар байж магадгүй юм шиг байна. Наач болохоор ингэ шууд энэ дээр ингэ өөрөө шууд ингэ өчгөө аяг зохиогоо нот тавьчихсан. Тэгээд 4 цагаас яг перформанс тоглолт юм. Тэр доотод яг хийж байгаа харагдаад байна шүү дээ. Тэгээ энэ чинь ингэж 4 цагаас амьд өгчм тоглох юм шиг байна. Тэгээд нэг тодорхой хэмжээний хідэн суудалтай хэднүүсээ бас дотор нь давхар зардаг юм болоо да. Наач бүр амар форш юм да. Форш юм. Форш. Энэ музик ойлгох ухаан урахгүй байна уу? Харин энэ музик ойлгохгүй. Яагаад чи ийм машин хийцэн байдгийг? Ийм машин байна. Дэлхийд одоо хэдэн ширхэгүүдийг хийж мэдэхгүй. Хөөгөөд ч хэрэгдсэн юм уу даа гэмээр. Магадгүй дэлхийд нэг ширхэг байгаа. Манай ерний 300 сая жилийн өмнөх хүн төрөлхтний өвөг дээдс. Homo sapiens гэдэг амтны эд эрхтэн яасан. Энэ болохоор ердөөсөө 5 дунсан маш олон одоо шатаж буй хүмүүсийн сүнсийг дүрсэлсэн юм шиг байна. За энэ бол намын сан байна. Ямар учиртай ном бэ гэдгийг санагдахгүй байна. Мэддэг хүмүүс нь энэ доор комментээр бичиж өгөөрэй. Монгол музейг тайлбарлаж ирсэн тайлбарлагчид гэжтэй. Яг тэрэн шиг яг юм монгол тайлбарлагчтай явууллаа тий. Яг энд ингэж сууж болно гэдгийг яаж мэдчихэв? Экэнэс чи энийг харсан уу? Тийшээ толгойг хийн. Тэгээд цаана байгаа юмыг нь харна. Би өөр байж. Яг жиг юм шиг байгаас. Амар юм биш. Ямар юм бэ? Өөр яг өөрийнхөө хэрэг харж байгаа юм шиг тий. Тойл бол ингээ хараад мэдэн шүү. Тий. Тойл бол ингээ хараад өөрийгөө хин цаанаас ингээ харагдахгүй байж байгаа тий. Тий. Харагдахгүй байж байгаа шууд өөрийгөө харж байгаа тий. Йоо энэ арай. Энэ ямар гоё юм бэ? Жоо зүсгээ үе одоо Чулуугаар хийсэн зэв юм уу? Монголоор одоо. Чулуу биш, нас ясан зүг биш. Ясаа. Тий ясан ш. Хаана ясаа? Хараач. Ясан уу? Надад бол яг яс шиг харагдаж байна. Надад чулуусгүй байна. Юу гэж байгаа? намайг ийм гигээр тавьчихлаа энэ музей. Энэ музик ер нь байгаа үзмөрүүдийг ер нь бол шууд тийм ийм гэж тодорхойлох юм ямар ч боломжтой. Гэхдээ ер нь бол ямар нэгэн музейг ороод энэ ийм биш гэж ойлгодог байхад энэ бол бүх юмнууд нь эсрэг юм шиг санагдлаа. Тэр хүний харж байгаа өнцгөөс болох юм байна. Тэр нь юу гэж ойлгоно вэ? Тийм өөрийнхөө хүснээр л ойлгох байна. Тийм. Манай хоёрын хостолч юм. Энэ ер нь бол зүрх судасны өвчтөй болон жоохон хүүхэд жирэмсэн хүмүүс ороход бол жоохон хүндрэлтэй л газар. Hello гэдэг. Яа, тийм биш.
мөрөгчлөг. Энэ юусаа зүгээр бүх юм бидний төсөөлдөг шиг боддог шиг албуулдаг үсгэл юм байна. Талах цаа байх юм. Талах аригч үйл болно. Талах чулууч үйл болно. Чаа нуусан чинь. Надад яа нэг хөл сэтгэл төрөхгүй л. Жоо ойлгохгүй болохоор тэгээд ч $30 олдохгүй бужгаалаа. $40 олдохгүй. Үндсэндээ $39 харамсгаар юм чи. Яг одоо харамсгааргүй нөө. Сая харамсгааргүй болчихлаа. Сайн явах гэх яриад. Тийм гэдэг. Хамгийн гол үзмөрөө санийх байсан юм шүү. Тэгээд бол. Манай энд нэг охин дурлаа. Тасманд үлдэж ажиллана юм дээ. За энэ бас нэг үзмөртэй төрлөө. Энэ нөгөө яг юу шиг юм шүү дээ. Wanted гэх кинон дээр яг ингэж оюутлын машин алах хүнийх нь нэрийг бичиж өгдөг. Тийм байдаг шүү дээ. яг зэрэгтэй систем шүү. Энэ ингээд юм үцэг ингэ зурагддаг юм. Тэгээ энэ ингээд энд ажиллаж явсараа байгаа. Тэгээ бүртгэжтэй ингэж холбогдоод ингэж гадаа гараад ийм салхин сэвс юм байна. Тэгээд энэ салхилангууд энэ бүх хүрдэн ингэж ажиллаж явсараа байгаа. Энэ доор ирээд энэ дээр энэ үцгээр зурагдах юм. Тэгээд энэ дээр нэг бааглын салхины эрчмийг зургаар үзүүлэх гэх юм. Тиймэрхүү юм болох зорилттой юм шиг байна. Энэ ингээд бааглын салхийг зураг болгосон үзүүн юм шүү. Наа идлаач явах юм. Ингээд дуусчих. За буцаа гарах юм уу? Буцаад дуусах. За энэ ёстой нэ энэ үзээний очрыг бөхөр ойлгох юм байна. Яа бас нэг үзмэр юм. Аврах шилэн дээр болсон ч болов. За энэ хаяг нь хөдлөөд өөрөө гэж үг хэлэх юм байна л да. За дахиад хөдлсөн. За тэгээ доороо юм байна. Ресторант. Яа, музик үзэж дуусаа гарч ирээд энэ юунд нэг музиктэй холбоотой, зурагтай холбоотой бүлэг дурсах юм зарлах дэлгүүр. Энэ яахтай. Энэ нөгөө анх баригдчихсэн юм уу гэх бүх явцтай нөгөө музикийн ном. Музикийн өөрийнх нь түүхэн ном. Энэ малгай үү? Энэ малгай нэр гоё юм тий. Энэ малгай авлаа. Цогчтой найз удаа. Наачаар чамд гойж байгаа зүгч. Зүгээр юм шүү дээ. Төрөтийн доор байсан байна. За музик үзэж байгаа гэсэн. Одоо эркэг явж эхлэв. Одоо намайг үзэх гэж байна. Эркэг эхлүүлсэн. Бид гурав дундаа хамгийн жоохон нь учраас эркэгээ эхлүүлж тоглоомн дээр тоглосон. За. Баара үзэрхүү. Эркэд хансчаач. Тэгээ өрөөдрөө хоёул цогоорой. Яа. Гэж авчих. Амар сууд байна. Агаад. Яа нэг юм хөө. За эндээс Хобарт хотын би иймэрхүү байцтай харагдсан да. Гоё хот юм аа. Cozy, comfy гэх шиг юм да. За ямар байна баара? Музей үзсэн сэтгэл хэрэг. Гоё. Цэцэрхаа музей. Би бүр өстой амар ойлголоо. Ойлгосон юм шиг царайлаа. Сүүлийн тэр гал унд хэсэг л гоё. Тэр ихтэй хамгийн гоё юм. Бусдын бол нэр үнэхээр хараад ойлгох. Манайс сэтгэхгүй нэг ариг үзэхгүй байна. Тийм ээ. За одоо бид гурав next stop. Тэр уулын өрөө дээр машинтайгаа гараад Хобарт хотыг дээрээс хараад. За тэгэл уулзсан бодлого юм да. За тэр уулын өрөө дээр очиод иргээд уулзцгаая. Бай.
За 1-2. За ингээд бид гурав явсаар Брисбен хот руугаа буцах гад онгоцныхаа бодол дээр ирчээд онгоцоо үлээгээд сууж байна. Одоо цаг 7 цаг 50 минут болсон байна. За тэгээд бид гурийн Австралийн Тасман хотоор аялсан аялал маань энд хүрээд албан ёсоор дуусч байна. Дуусгаас өмнө найзаасаа болон дүүгээсээ гоё сэтгэлийн сонсё гэж бодоод. За баяра сэтгэл хэрэг. Сэтгэл бол маш өндөр байна. Энэ Тасман арал дээр ер нь бол 90 гэж өрдөөсө бодож байгаагүй бах. Хизээч ирэхийн, хизээч аялахын явцсан мөрөөдөж байгаагүй жаад гинтийн байдлаар гин шийдвэр гаргаад ирсэн. Тэгээд бид нар 3 шөнө майхантай бус өдрүүд нь болохоор түрээсэн байрнуудаар яваад тэгээд машинтай аяллууд хийсэн. Оцсон бүх газрууд сэтгэл бол маш өндөр байлаа. Хамгийн анхны далайн хэрэг дээр өндөр хавцалтай эсгүүд бас амар гоё байлаа. Маш их адреналин ялгаруулж ирсэн. Өргөжлүүлээд тэр ууланд 2 хоног тасралтгүй алхалт хийгээд тэр уулын оргил дээр гасан төлөвчүүд бас гоё байсан. Яг нэг Монголд байгаа юм шиг тийм сэрүүн цагаа гартаа маш гоё дотн мэдрэмж төрүүлсэн шүү дээ. Хөлдөж гоё байсан. Миний нэг ганц хийж чадаагүй зүйл гэвэл далайн хийсэн идэж чадаагүй. Тэрээс бусдаар бол бүх зүйлүүд нь бол. За Нэрка. Минийх баг баярхтай адилхан дөө. Бүгдийг ярьчлаа дөө. Тэгээ бүгдийг ярьчлаа миний бодчихсон юм. Үлдээсэнгүй. Сэтгэлийн талаар бол ер нь маш өндөр байгаа. Тэгээ яг шинэ хотод шинэ газар үзээ явахаар бүр маш гоё байдаг. Тэгээд ер нь жоохон яг тэр мэдэрж байгаа мэдрэмж тэр яг энэ харуулц. Яг тэр бол яг тэр тухайн үед л болоод өнгөрч байгаа юм. Тэгэхээр бол яг тэрийг гоё мэдрээд, яг гоё амьсгалаад, хараа, тайвшраад, яг тийм хийхин тулд ингэж 3 хоног ууланд хээр, Өөртөө зовоон барин тэгж явлаа. Тэр бол надад үнэхээр гоё байлаа. Би ч гэсэн тэгээд уулын хөдөө өссөн л тэр гадаа мадаа унтаал ингээл явдаг байсан байж ингэж бүр хүсэн барин, мөнгө төгрөг зарлагдсан барин ингэж явна гэж өстө бодоочгүй явлаа. Тэгээд үнэхээр сонирхолтой. Айгуу гоё байлаа. Тийм байна да. За тэгээ миний хувьд төлөвлөжсэн юмс ерөнхийдөө бүх юмудаа биелүүлж амжлаа. Хүлээлтээс угаасаа бүх зүйл угаасаа давсан байлаа. Тэгээд Тасманы цаг агаар өөрөө бид гурыг амар гоё ийлээ. Бид гуравт яг үндэ нараа үзүүллээ, боороог үзүүллээ, шороогоо үзүүллээ, салхи үзүүллээ, манангаа үзүүллээ, уул ус, сурмал, хамтан бүх юмаа үзүүллээ. Тэгээд хамгийн сүүлд нь өнөөдөр хамгийн гайхалтай нь цасорж үзүүллээ маань гуравт. За та гурав явах гэж тэгвэл явах гэж юм чи сүүлийн бэлэг гээд бид гурав цасорж үзүүллээ. амар гоё. Гайхалтай. За тэгээд бид гурийн дараагийн зорилгууд дахиад өөр улс орнууд руу дахиад өөр улс газруудаар сонирхолтой үргэлжтэй аяллууд хийж ингэж явах сонирхолтой байгаа. Тэгээд бид гурийн аяллаа онцлог бол ерөнхийдөө зүгээр нэг юм очоод нэг улс ч юм уу нэг газар очоод хүмүүсийн зүгээр дэлгэх хүмүүсийн очдог нэг юм энгийн юм коммон болсон газруудаар биш аль болох хүн очдгоо Монгол өмнө очиж байгаа ч гэдэг юм уул ус ангаа газар юу вэ? Тэр юмнуудыг илүү их судалж мэдэж явж үзхийг зорж байгаа учраас илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Тэгээд YouTube сувгатаа хамт байгаарай, лайк, шеэр хийж биднийг дэмжээрэй, subscribe хийгээрэй, сэтгэлээ комент сэгтүүлдээгээрэй. За тэнгуүтээ ярих төрөө өглөө. Мангар хийг мамидягаас. Бараг реклам явууч. За тэгээд Австралийн Тасман уул арлаар аялсан аялал маань энэ дөрөвд өндөрлөж байна. Бүх блогийн турш хамт байсан үзэгч та бүхэнд бүгдээр нь баярлалаа. Баярлалаа. Cheers.